сайн байцгаана уу? Чех хэлний алсын зайн цахим хичээлийн маань эхний сарын 1-р 7 хоногийн анхны видео хичээлдээ тавтан морилно. Бидний энэ 7 хоногийн сэдэв бол Сезнам уемэсэ буюу танилццгаая. Номынхоо 16 дугаар хуудсыг нэгээрээ уг сэдэвтэй холбоотой үгсийг багшигаа дагаад уншаарай. Үр шидник эрэгтэй албан хаагч, үр шидницэ эмэгтэй албан хаагч. Дэлник эрэгтэй ажилчин, дэлницэ эмэгтэй ажилчин. Чишник эрэгтэй зөөгч, сервирка эмэгтэй зөөгч. Учитель эрэгтэй багш, учителька эмэгтэй багш. Лекарш доктор эрэгтэй эмч, лекаршка докторка эмэгтэй эмч. Продавач эрэгтэй худалдагч, продавачка эмэгтэй худалдагч. Менежер эрэгтэй менежер, менежерка эмэгтэй менежер. Ведец эрэгтэй эрдэмтэн, ведкиня эмэгтэй эрдэмтэн. Полициста эрэгтэй цагдаа, полицистка эмэгтэй цагдаа. Уклизич эрэгтэй цэвэрлэгч, уклизичка эмэгтэй цэвэрлэгч. Хасич эрэгтэй галс өнөөгч, хасичка эмэгтэй галс өнөөгч. Спортовец эрэгтэй тамирчин, спортовкиня эмэгтэй тамирчин. Харайц эрэгтэй жүжигчин, харайчка эмэгтэй жүжигчин. Спевак эрэгтэй дуучин, спевачка эмэгтэй дуучин. Политик эрэгтэй улс төрч, политичка эмэгтэй улс төрч. Эндээс бид бүхэн мэргэжлийг ир эм хүүсээр хоёр төрлөөр ангилдгийг сурлаа. Ихэвчлэн эмэгтэй мэргэжлийн ард К төгсгөлтэй болж байгааг анзаараарай. Ингээд номныхоо 1-р дасгалд анхаарлаа хандуулна уу? 9-р хуудасны 1-р дасгал Пословхейте а апокуйте ужитичне фразе. За бүгдээрээ хэрэгтэй үг хэллэгүүдээ сонсоод автцгаая. Dobrý den. Dobrý den. Já jsem... Těší mě. Těší mě. Co znamená? Jak se řekne? Jak se to píše? Rozumíte? Nerozumím. Ještě jednou, prosím. Mám otázku. Mluvíte anglicky, německy, rusky? Ano. Jo? Ne. Děkuji. Děkuju. Prosím. Харавдугаар хуудасны 1-р дасгал яка, чиска, слова, знате. За ямар чих үг мэдэх вэ? За жишээлбэл добрый день, ахой гэх мэтчлэн өөрсдийнхөө яг мэддэг чих үгнүүдээ бас ямар үгнүүдээ мэдгээ анзаараад дэвтэрдээ буулгаад бичээрэй. 2-р дасгал Co можете видеть в Чешской Республике? Пословхейте а апокуйте. Розумите? За Чех улсад юу харж болох вэ? Бүгдээрээ сонсоод давтцгаая. Ойлгож байгаа сте? Tramvaj. Autobus. Taxi. Taxík.
Restaurace. Kino. Auto. Škola. Infocentrum. Supermarket. Hotel. 3 дугаар дасгал. 2 дугаар дасгалын үгсийг ашиглан тухайн зурагт тохирохыг нөхөж бичээрэй. 4 дугаар дасгал. Цоето. Працуйте в пару, питейте се реагуйте подле моделу, працуйчуйте виславност. За 2-2-ороо хоорондоо ярилцах дасгал байна. Жишээлбэл Цоето энэ юу вэ? Тое автобус. Энэ бол автобус гэсэн жишээ байна. За бүгдээрээ өмнө утсан үгнээсээ ашиглан дахин нэг жишээ үзцгээе. За реставраце гэдэг үг явъя. Цоето. Тое реставраце. За дахин нэг жишээ авч үзье. Цоето. Тое кино. Тое авто. Тое школа гэх мэтчлэн мэддэг бүх үгээ ашиглан давтаарай. Бид бүхэн өмнөх видеогоор цагаан толгоон үсэгтэйгээ танилцгаасан. Гисэн хэдий ч уг номны сонсох дасгалаар дахин сэргээн сонсоод бичмэл үсгийг дуурайн дэвтэртээ буулгаарай. А, Б, Ц, Д, Э, Ф, Г, Х, И, J, К, Л, М, Н, О, П, Кв, Р, С, Т, У, В, Кс, И, З, Ч. 5 дугаар дасгал. Пословхейте а опокуйте ческа слова пришията из иних языку разумите. За гадаад хэлнээс гаралтай чех үгийг сонсоод давтаарай. Ойлгож байгаа ёстой гэсэн байна. За үүнийг үзэхээс өмнө бүгдээрээ нэр үгийн талаар авч үзцгээе. Substantiva нэр үг. Хин юу гэдэг цаа гэсэн асуултанд хариулдаг үгсийг нэр үг гинэ. Нэр үгс нь дараах 3 хүүсээр хувирна. Мужской род буюу эр хүүс, женский род буюу эм хүүс, неутрум буюу эрс хүүс гэж 3 ангилна. За бид бүхэн эдгээрийг хэрхэн ялгах вэ? Мужской род бас маскулинум гэж хэлээд байгаа. Эр хүүсний үг нь дотроо амьтай амьгүй гэж ангилагдах өгөөд амьтайг нь им а, амьгүйг нь им и гэж товчлоно. Мужской род буюу маскулинумыг им гэж тэмдэглэж байгаа. Ихэвчлэн хатуу гэвлэгчээр төгссөн үгс багтаж байгаа. Бид бүхэн хатуу гэвлэгчийг мэддэг болсон. Маскулинумын амьтай буюу хатуу гэвлэгчээр төгссөн үгсийн жишээ бүгдээрээ харж байна. Студент, профессор, доктор гэх мэтчлэн үгс байна. За мөн зөөлөн гэвлэгчээр төгссөн цөөн хэд үгнээс дурдвал муж, учитель гэх мэтчлэн үгс байна. Зөөлөн гэвлэгчдийг бид бүхэн бас ялгадаг болсон. Маскулинумын амьгүй үгс жишээг бүгдээрээ харцгаая. Супермаркет, контакт, митинг, концерт, проблем,
фильм гэх мэтчлэн төгсгөлүүдийг та бүхэн ажиглаарай. Мөн зөөлөнгийн үйлчээр төгссөн цөөн үгнээс дурдвал Покой гэдэг үгийг давчилсан байна. Хоёрдугаарт женский род буюу фемининум им хүүсний үгийг авч үзцгээе. F үсгээр тавчлан нэмэлж байгаа. Фемининумын үг нь А, Э болон зөөлөнгийн үүлэгч үсгээр төгссөн үгс багтдаг. Хатуу төгсгөлтэй буюу Агаар төгссөн им хүүсний үгсээс дурдвал жена, школа, университа гэх мэтчлэн зөөлөн төгсгөлтэй им хүүсний үгийг авч үзвэл шидлэ, ресторацэ, конференцэ, полицие, скрин гэх мэт үгс багтана. Гуравдугаарт нь неотрон буюу эрс хүүсний үгийг авч үзцгээе. N гэж тавчлана. Ногоон өнгөөр тэмдэглэж байгааг та бүхэн анзаараарай. А, Э, И үсгээр төгссөн үгс тус эрс хүүсэнд багтдаг байна. Хатуу төгсгөлтэй эрс хүүсний үгсээс дурдвал Несто, кино, метро, вино, радио гэх мэтчлэн үгсийг та бүхэн анзаараарай. Зөөлөн төгсгөлтэй эрс хүүсний үгсээс дурдвал морше, наамнести гэх мэтчлэн үгс байна. За, маскулинум нь цэнхэр, фемининум нь улаан өнгөөр тэмдэглэн, неотрум нь ногоон өнгөөр тэмдэглэсэн байгааг та бүхэн яг энэ өнгөөр нь ялган дэвтэртэй буулгаарай. Adjectiva буюу тэмдэг нэрийн талаар үзцгээе. Хүн амьтан юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрөх байдал, бэлэг тэмдэг, үйл хөдлөл, болц байдлыг нэрлсэн үгсийг тэмдэг нэр гинэ. Тэмдэг нэр нь ямар гэсэн асуултанд хариулагдана. Чехдэр мөн 3 хүүсээр хувиран яки, яка, яке гэж асуудаг байна. Тэмдэг нэр нь хатуу болон зөөлөн төгсгөлтэй байна. За, нэгдүгээрт эпсилон буюу хатуу и, за урт И буюу зөөлөн төгсгөлтэй байна. За, хатуу төгсгөлтэй тэмдэг нэрийн холбоо үгийн жишээг харцгаая. Волки, дүүм, нова, книха, черне, перо. Зөөлөн төгсгөлтэй тэмдэг нэрийн жишээ үзцгээе. Телевизний програм, модерни, школа, цизи, несто гэсэн байна. За, энергетики, эрч хүчтэй, оптимистический, өөдрөг үзэлтэй, модерни, орчин үеийн, квалитни, чанартай, активни, идэвхтэй, интеллигентни, ухаантай. Студоват, суралцах, судлах, телефоноват, утсаар ярих, плановат, төлөвлөх, организоват, зохион байгуулах, коммуниковат, харилцах. За, 6 дугаар дасгалд та бүхэн анхаарлаа хандуулаарай. В шумнетеси точне означных письмен нацат часто кончи субстантива маскулинум, феминум, неотрум. Co je typické pro adjektiva a pro infinitivi sloves. За, тэмдэглэсэн үгсийг анхааралтай хараад маскулин, неотромын үгнүүд ямар төгсгөлтэй байна гэдгийг та бүхэн ажиглаарай. Мөн тэмдэг нэр болон өвөл үгийн төгсгөлүүд ямар байгааг та бүхэн сайн ажиглаад цээжлээрэй. За, нэгдүгээр хичээлтэйгээ хамт исэн та бүхэндээ баярлалаа. Гэрийн даалгавартайгаа бүгдээрээ танилццгаая. Өнөөдрийн хичээлээр үзсэн шинэ үгийн дэвтэртээ буулгаад эрс хүүсээр нь ялган бичээрэй. Эр хүүсний үг дотроо амьтай болон амьгүй гэж ангилагдж байгаа. За, амьтай нь бол бүтэг цэнхэр өнгөөр. За, амьгүй эр хүүсний үгс бол тод цэнхэр өнгөөр байгаа. За, им хүүсний үгнүүд бол улаан өнгөөр тэмдэглэгддэг. Эрс хүүс нь болохоор ногоон өнгөөр тэмдэглэгддэг. За, дөрмийн хичээлээ хилцүүн дэвтэртээ буулгаад өөртөө ойлгомжтойгоор нүтлэн тогтоогоорой.
Ингээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээл уулзцай баяртай.